Сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэндээ Pixel брендийн хөөсийг хэрхэн хянж талаар зааврыг оруулж байна. За хөөс маань ерөнхийдөө 200 мг савлгаатай. За хөөсөө эргэлхээс өмнө мэдээж эхлээд гараа угаагаад нүрээ жигшүүлээд зуураа бэлдсэн байх болно. За нэг удаагийн хэрэглээ маань нэг даралт. Маш бага ордог. За хөөсөдөө нүүрэн дээр жигс дүрхлээ. Зохины дээр доор нүүр. Нэгээс 2 минут арьсан дээрээ байлгана. За учир нь гэвэл хөөс маань байгалийн гаралтай маш нано технологид хийгдсэн байдаг байгаа. Арьсыг бол ерөөсөө нэг ч хорон хуурайшуулгүйгээр маш зөөлөн нуур шингээгээд чийшүүлж давхар өгдөгөөрөө маш онцлогтой байгаа. За үүний дараа гараа нь оргоод норхсон гараараа хөөсөө массажлна. За массажсныхаа дараа арьсан дээр болон арьсны гүн турамдлагдсан, арьсны нүкс өмнө завсар орсон бохирдлыг маш сайн нааш нь гаргаж ирнэ, дэвтээж өгнө. Дээрэс нь тослыг маш сайн цэвэрлж өгдөг арьсан дээр байгаа тослыг. За ингээд ерөнхийдөө угаана. За хөөсөр угаасны дараа яах вэ гэхээр 40 минут угаасан 2 дахин их хугацаагаар цэврүүсээр зайлж өгнө гэсэн үг арьсыг. Ингэжээч хөөс маань бохирдолтойгоо хамт маш сайн арьс гадагшилж өгдөг байгаа. Угаасны дараа арьс маань яах вэ гэхээр харахад арьсны өнгө цайрсан харагдана. За мөн маш цэвэрхэн мэдрэмж танд төрөх болно. Хөнгөн, чиглэг, цэвэрхэн мэдрэмж танд төрөх болно. Тэгэх юм бол та таны угаалт маш сайн үр дүнтэй болсон байна гэсэн үг. За ингээд хөөс угаалт маань дуслаа.